дараагийн мэдээг танилцуулъя. Өчигдөр Apple компани 50 жил тохиосон байна. За тус компанийг үүсгэн байгуулсан Steve Jobs, Steve Wozniak нар 1976 оны 4-р сарын 1-нд Apple компьютер компанийг аль биесээр бүртгүүлсэн байдаг. 50 жилийн өмнө даруухан гараашид 20 настай, алсын хараатай зохион бүтээгчид болох Steve Wozniak, Steve Jobs нар бол дэлхийг өөрчлөх мөрөлтөөр анхны цахилгаан схем утаснуудыг янжилж эхэлж байсан юм байна. За энэ хүү 50 жилийн тохиолдуулан Нидерландын Утрехт хотод Apple компани шинэ музей нэгдсэн байна. За 4-р сарын 1-ээс эхлээд Утрехт хотод зочлох хүмүүс Нидерландд байрлах Apple-ийн музейд очих боломжтой. За энэ хүү шинэ технологийн музейд очсон тохиолдолд тухайн компани түүхийг үзэх боломжтой юм байна. За тус музей нь тус компани жижиг стартапаас гараагаа эхлээд түүхэнд хамгийн нөлөө бүхий технологийн брэнд болсон замналыг харуулах юм байна. За тус музейд 1970-аад оны үед бүтээгдэж байсан машинууд, анхны Macintosh болон хувийн компьютерийн хөгжилд тусалсан дараагийн үеийн төхөөрөмж зэрэг Apple-ийн бүтээгдэхүүнүүдийн өргөн цуглуулга дэлгэгдсэн байгаа. Музейг үзэгчид Apple-ийн ихэнх үетэй холбоотой гараж шиг сэргээн засварсан үзмрээс эхлүүлэн музейг эхлэн үзэх боломжтой. Шинэ музейн онцлог үзэлмөрүүдийн нэг нь тус компани анхны бүтээгдэхүүн болох Apple- нэг компьютер юм байна. Энэ загварыг бүхэлд нь Steve Wozniak өөрөө зохион бүтээж гараараа угсарсан байдаг. За энэ бүтээгдэхүүн нь 1976 онд худалдаанд гарсан ба Apple-ийн амжилтын эхлэлийн цэг гэж үздэг гол бүтээгдэхүүн юм байна. За тухайн үед Steve Jobs хайртай Volkswagen автобусаа зарж байсан юм байна. За харин Steve Wozniak-ийн хувьд HP 65 нэртэй тооны машинтайгаа салахаас гүйцэтгэж компьютер бүтээх ажилдаа багахан хэмжээний санхүүгийн золиос гаргаж энэхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байсан байна. Гэхдээ орчин үеийн компьютеруудаас ялгаатай нь тухайн бүтээгдэхүүнийг зөвхөн их хавтан болгож зарж байсан үлдсэн инк дангуудыг нь хүмүүс худалдан авсан хүмүүс өөрсдөө ухсрах боломжтойгоор зарж зах зээлд нь илүүлж байсан юм байна. За ер нь компьютер ахуйд бол keyboard зэрэг бүх зүйлүүд нь байдаг байсан бол Steve Wozniak, Steve Jobs нар их хавтан бол зарсан хүмүүс өөрсдөө keyboard зэрэг бусад нэмэх шаардлагатай төхөөрөмжүүдийг нэмээд за тэдгээрийг нь холбох интерфейсүүд нь цуг байсан гэдгийг Apple музейн удирдах зөвлөлийн гишүүн Anatoly de Kock тайлбарлаж хэлсэн. Өнөөдөр Apple компьютерийн цөөн тоогоор байгаа маш өндөр үн цэнтэй цуглуулгуудын нэг болсон гэдгийг музейнийхэн онцолж байгаа юм. За эдгээр нь маш дахин давтагдчихгүй өндөр үн цэнтэй. За саяхан нэгийг нь сая гаруй доллараар зарсан. Учир нь одоогийн байдлаар цөөн хитэн үлдсэн байдаг. За энэ бол бидний мэдэж байгаа Apple-ийн хамгийн гол эхлэл юм. Энэ бол тэдний хөгжүүлсэн анхны зүйл байсан гэж мөн музейн удирдах зөвлөлийн гишүүн Anatoly Kock хэлсэн байна. Музей ажилтнууд энэхүү музейг Европ дахь Apple-ийн хамгийн том музей гэж хэлж байгаа. Компьютероос эхлээд зурагт хуудас, iPad, iPhone, Apple-ийн бусад үйлдвэрлэсэн эд зүйлс зэрэг нийтдээ 5,000 гаруй үзмэртэй. За хэдийгээр цуглуулгын зөвхөн нэг хэсгийг нь үзмэрт олон нийтэд бол үзэсгэлэн тавигдаж байгаа гэдгийг бас хэлж байгаа юм. Музейн аялал нь iPhone утсаар өндөрлөж Apple компани 50 жилийн хугацаанд харилцаа холбоо, дизайн, өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилсөнийг харуулах юм байна. За Утрехт хотын Apple-ийн музей нь 4-р сарын 2-ны өдөр аль бие ёсоор олон нийтэд нээлттэйгээр ажиллах юм байна.